Энэ гурван төсөлд зориулж 2-3 хууль зөрчиж байна л да. Тухайлбал төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг энэ гурван төсөлтөө зориулаад нэг удаагийн хуулиар даваа гიშгэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас итэрэхгүй, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлан дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас итэрэхгүй, засгийн газрын гадаад төр дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-аас итэрэхгүй гэсэн бүх заалтуудаа хэмжээнүүдээс даваа явуулчих. Тэгээд Алтан шахаа гишүүнээс асуух гэдэг. Энэ нөгөө нэг удаагийн хуулиар бусад хуулиа даваад нэг удаа ашиглаад хаачих хууль юм уу? Тэгж ойлгоод байна л та. Хэрэв үнэхээр тийм шаардлагатай бол энэ гурван төслийн хоёрын дэмжиж тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хоёрыг тэр нэг удаагийн хуулиар бусад хуулиар даваад ашиглаад хийж болдог бол энэ хоёрыг явуулаад сэлэв дэд төвд түшгэлсэн гэр хорооллын орон суучлуулах төслийг бол хасмаар байгаа юм. Яагаад гэвэл хот өөрөө бизнес хийгээд байгаа байхгүй. Хот өөрөө хувийн хвшилтийн өрсөлдөд барилгаараа яваад байгаа. Тухайлбал нийслэлийн засаг даргын 1-р улс даваадлаа дарга төсвийн байнгын хоргоны хурал дээр хэлсэн үгнийнд байж байгаа. 1 м квадратыг 3950-аар бариад 4250-аар зарна гэдэг ингээ бизнесийн үйл ажиллагаа шууд явуулж хот өөрөө. Тэгэхээр энэ төслийг хөгжлийн банк руугаа оруулаад хувийн хвшилтээ өгөөч гэдэг. За нөгөө хоёр нь үнэхээр амин чухал. Тэгээ энэ хууль нь нэг удаа ашиглаад цаашаа ашиглаж болдог, хааж болдог хууль юм бол эхний хоёрын дэмжээ явуулж болж байна. А ер нь Тэмүүлэн гишүүний хэлээд байгаа, тэр Ариун заяа гишүүний хэлээд байгаа хуулийнхаа дэг журам, төсвийнхээ дэг журмыг бид нар алдаад байна л та. Тэг ингэж болдсон бол нэг удаагийн хуулийг ашиглаж болж байна. Тэгэхдээ зөвхөн эхний хоёр төслийг үл дэмжихээр гурав дахь нь бол хасах ийм саналтай байна. Тэг энэ хууль санаачлагчаас асууж байгаа. Засгийн газрын ирэхэд даваад төсвийн өрөөний мэдээлэл төсвийн хууль чинь засгийн газраар орж ирэх ёстой. Тэгээ засаг нь биш гишүүн санаачлалд орж ирж байгаа л их хурлын гишүүд. Тэгээ хуулийнхаа хувьд болж гэнэ үгүй юу Алтан шахаа дарга гишүүнэ. Тэгээ ингээд нэг удаа ашиглаад дараа нь хаачдаг хууль байгаа бол энэ гурван төсөл чи хамт явах юм уу? Хэрвээ тэгж болно гэвэл эхний хоёрыг дэмжиж чинь сүүлийнхийг дэмжихгүй байна. Алтан шахаа гишүүн хариулъя. За, Ганбаатар гишүүнд баярлалаа. Энэ хуулийг бас өргөн барихтаа нэлээд судалгаа тооцоо хийж өргөн барьсан. За, эхний хоёр асуудал дээр бол гишүүд харилцан адилгүй байр суурьтай байгаа. За, тэр гурав дахь асуудал бол Улаанбаатар хотын хэмжээнд 2012 оноос эхэлсэн дахин төлөвлөлт буюу энэ гэр хорооллыг орон суучлуулах энэ хөтөлбөр эхэлсэн. Хууль эрх зүйн орчинд бүрдээгүй. Нэгдүгээр за хоёрдугаарт энэ газар чөлөөлтөй холбоотой маш олон асуудлууд бий болж байсан. За байнгын орон дээр ч гэсэн бас яригдчихсэн. За эхний ээлжинд бол Улаанбаатар хотын зүгээс бол энэ дээр заавал анхаарал тавьж төр оролцож энэ эхний ажлыг явуулах зүйтэй юм байна гэж. Энэ чиглэлийн дагуу энэ хуульд оруулж орж ирсэн. За сэлэв дэд төвөрөнд бол өөрөө одоо хот бонд гаргаж 500 сая долларын бонд тусгаж санхүүжилтээ бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо нийслэлийн зүгээс төр за мөн одоос олон өмнөх асуудлууд дээр судлаад үзэхэд яалтчгүй эхний энэ гарааны нөхцөл дээр төр өөрөө оролцохгүй болохгүй мана гэж. Тэгээд энэ хотоо сонгогдсон гишүүний хувьд гэр хорооллыг барилгажуулах, орон суучлуулах, за агаарын бохирдол, хөрсний бохирдлоос одоо бас сэргийлэх, салах энэ ажлын хүрээнд одоо бас санаачилж энийг оруулсан байгаа. За тэгээд даваа талаа нэмэлт мэдээлэл өгч юм. За, жавхлан сайд нэмж мэдээлэл өгье. Дараа нь даваа талаа дарга. За, гишүүдийн асуултанд нэмэлт мэдээлэл өгье. За, юуны өмнө яг одоо бидний тулчаад байгаа бодит байдалтайгаа тулчаад байгаа биднийг бас бид өөрсдийнхөө энэ зохиосын дүрмэндээ бас бомлогдчиход байгаа. Хөгжлийг бас тодорхой хэмжээнд хязгаарлах бас ийм эрсдэл үүсчээд байгаа ийм зүйл дээр одоо энэ байдлыг ойлгож хууль санаачилж өргөн барьж байгаа гишүүдтэй талархлаа. За, мөн дэмжиж үг хэлж байгаа гишүүдтэй ч талархлаа. За, засгийн газрын хувьд бол энийг дэмжиж байгаа. За, тийм ч учраас одоо энэ дээр санал зөрж байгаа, дэмжихгүй байгаа гишүүдтэйгээ одоо нэмэлт мэдээлэл өгөх. За,
өргөн барьсан гишүүдтэйгээ хамтарч энийг одоо олон нийтэд ойлгуулах ажлууд дээр одоо засгийн газар бас дутуу ажиллаад байж магадгүй. За энэ дээр одоо бид одоо хамтарч сайн ажиллая гэж ингэж бодогдож байна. За би хэдхэн нэг ийм тайлбар хэлье гэж бодож байна. За хуулийн төслийг уншаад бид ийм ойлголтууд авч байгаа шүү. Зээлийг дотоодын бүтээгдэхүүнд харьцуулах одоо тусгай шаардлага энэ хязгаараас огт хасч болохгүй. Жавхлан сайдад нэмэлт минут өгье. Тэгэхээр төсвийн докторийн тухай хуулийн дээр үүдэг тэр одоо төсвийн тусгай шаардлагуудыг бол огт зөрчсөн зүйл байхгүй юм байна. Энэ бол бүртгэлийн асуудал байна. Тухайн жилийн одоо зээлийн ашиглах хязгаараас бол энийг одоо бүртгэлийн хувьд өөрөөр тооцъё. Тэрнээс биш Монгол Улсын засгийн газрын зээлийн хязгаарын тусгай шаардлагыг бол огт хөдлөхгүй юм байна. За бид одоо хуучин системээр яваад байгаа бүртгэлийн системээр 80 оны, 90 оны, 2000 оны, 2010 он хүртэл ингээд 90-ад оныхоо системээр яваад байгаа. Одоо GFS 14 гээд одоо олон улсын OECD улсууд одоо шилжиж байгаа энэ систем рүүгээ сангийн яам засгийн газар одоо бодлогоор төлөвлөгөө гаргаад шилжээд эхэлсэн байгаа. За үүн дээр одоо ялангуяа олон улсын валют сантай хамтарч тэндээс одоо техникийн тусламж авч хамтарч ажиллана. За энэ бол дор хаяж 4-5 жилийн процесс болно. За ингээд одоо эхлээд явж байгаа гэж ойлгож болно. За 3 төслийн хувьд бол томоохон дүнтэй хамгийн гол нь өөрийгөө одоо дараа нь одоо төлөөд явах. За даваа талаа дарга нэмж хариулна. За гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн засаг дарга 1-р урлагч даваа талаа. За 1-р Улаанбаатар хот бол хувийн хвшилтэд барьцаалтаж бизнес хийгээгүй. Энэ 157 га газар нийт 48 багц дээр бүхэл бүтэн хот босгож байгаа. За үүнээс ингээд дурдах юм бол энэ 1.8 их найдад бол ярьж байгаа орон сууцчлалын төсөл байгаа болохоос бид нэр гадна тогтчлтыг 4 багцад, гадна инженерийн сухамшүүлж, гадна дохио холбоо, дулаан, цахилгаан, ус хангамж, цахилгааны багцууд, дээрэс нь хөрсний ус зайлуулах, гүний дулаан ингээд инженерингийн 12 багц ажлыг 157 га дээр бүгд өдөө хот босох хэмжээний суур дид үтцүүдийг хийж байгаа учраас ийм хэмжээний зардал гарч байгаа. Дээрээс нийгмийн дид үтцүүд болох сургууль, цэцэрлэг, үйлчлэгээний байгууллагуудын суур дид үтц нийтийн тогтчлтыг бол хийж өгж байгаа. Ийм учраас бол ийм хэмжээний зардал гараад ингээд явж байгаа гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр бол нийслэл хувийн хвшилтэд Нэмэлт 1 минут. За дээрэс нь хэлээд нийгмийн дид үтцүүдээр хамгийн анхны 20 минутын концептээр нийгмийн дид үтц хүртээмжтэй ийм хот хийж байгаа учраас бол бусад энэ гадна тогтчлт дид үтцүүдээр бас зардал гаргаж байгаа. Ийм учраас бас метр квадратын 1 метр квадратт ноогдох үн бол бас тодорхой хэмжээний хувийн хвшлийг бодвол өндөр болсон. За хувийн хвшлүүд яг зах зээлийн зарчмаараа хийхээр бол нийгмийн дид үтцүүдийг бол ингэж бол хийж чаддгүй. Тийм учраас бол өнөөдөр Улаанбаатар хотод энэ нийтийн эдэлбэр газар, хүүхдийн ногоон байгууламж, талбай эдэр бол маш дутмаг байдаг асуудал байдаг. Тийм учраас бид нэр энэ иргэдтэй ээлтэй хүртээмжтэй 20 минутын хотыг байгуулах үүднээс 157 га дээр бүхэл бүтэн 48 багц ажлыг хийх гэж ийм төсөв мөнгийг тавьж байгаамаа. За баярлалаа. Таваагийн Зөвхтбаатар гишүүн асуулт. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.